Эдийн засгийн хүндрэл үед боловсролын хүртээмж чанарыг дэвшлүүлэх төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны лаборатори тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах нь цахим сургалтын энэ удаагийн дугаараар хүн орчин хичээлийн 2.5А буюу гэрэлтэй ба сүйдэртэй газрын халын хөдний ялгааг термометр ашиглан тодорхойлох суралцахын зорилтын хүрээнд энгийн магаж ашиглан ажилтнууд хийх арга суралцах юм а. Томруулдаг шил ба өсгөгч шил термометр зэрэг энгийн магажийг 1-р ангиас нь зөв ашиглаж туршилт хийх нь яагаад чухал вэ гэд болохыг багш нартаа зөвлөмжлөх юм а. За бүгдээрээ томруулдаг шилийг хэрхэн ашиглах талаар 3.3B буюу ангид ургаж байгаа ургамлын өсөлт хөгжлийг ажиллах гэх сэдвүүд орж ирдэг болохоор хамгийн эхлээд бүгдээрээ өсөлтийн шил буюу томруулдаг шилийг ашиглах нэ. За томруулдаг шил маань олон төрөл байдаг. За ийм том хэмжээтэй төрөл байдаг ахна мөн ийм бас жижиг хэмжээтэй байдаг ахна. За бүгдээрээ энэ томруулдаг шилийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг зүйлийг харъя. Аль хүүхэд маань илүү зөв ашиглаж харж байна вэ? За бүгдээрээ энэхүү томруулдаг шилийг ашиглан за энэхүү ургамал маань хэр өсрөхөг ургамал болохыг ажиглаж харж мэдэж болох нэ. Томруулдаг шилийг ажилтнууд хийж туршилт хийхдээ ашигласан бол буцаагаад бас зөв хадгалах хэрэгтэй. Томруулдаг шилээ харь цэгэн хийж хадгалах хэрэгтэй. Тэгвэл бас зурагдах магадлалтай байдаг. Энэхүү термометр маань шингний хэмжээнд зориулагдсан термометр байгаа. За энийг болохоор бодисын төлөвийн өөрчлөлтийг харахад 4-өөс дээш ангид ашигладаг байгаа. За энэ маань электрон термометр энийг сүүлийн үед хүнсэнд хэрэглэдэг. Энэ маань мөн зайгаар ажилладаг. Энэхүү термометр маань энэ болохоор хүний биеийн дулааны хэмжээнд ашигладаг, мөн зайгаар ажилладаг электрон дулаан хэмжигч байгаа. За мөн тасалгааны болон гадаах температурыг хэмжихэд төрөл бүрийн олон термометрийг ашигладаг байгаа. За энэ маань мөн термометрийн заалтыг уншихдаа за бид нар Цельс гэдэг хэмжитгүүнээр нь уншдаг байгаа. За мөн томруулдаг шилээ ашиглаад хуваарийн шугамыг харж олно. За томруулдаг шилийг ашиглаад мөн хүүхдүүд маань томруулдаг шилийг ашиглаад энэ хуваарийн үнийг бас харуулж өгөх боломжтой байгаа. Мөн тасалгааны температурыг хэмжих зорилгоор ийм термометр бас байдаг байгаа. За бүгдээрээ эдгээр термометр ашиглаад гэрэлтэй ба сүйдэртэй газрын ялгааг судалцгаая. Сэдэлжүүлэх асуулт. За эдгээр хүүхдүүд маань яагаад модны сүйдэрт очихыг гэж хүсэж байгаа юм бэлээ? За энэхүү судалгаа хийхин тулд за термометрийг ашиглана. Мөн бидэнд энэхүү тугалгын цаас, мөн ийм слайд тунгалаг цаас, за ийм хар цаас, за ийм цагаан цаас эдгээрийг ашиглаад бүгдээрээ гэрэлтэй ба сүйдэртэй газрын ялгаа харуулсан туршилт хийцгээе. За бүгдээрээ дараах туршилтыг хийхин тулд ижил хэмжээтэй термометрийг ашиглая. За тасалгааны температур дээсэн термометр маань одоогоор 21 градусыг зааж байна. За бүгдээрээ эдгээр бэлтгэсэн цааснуудаа термометрээ байрлуулж үзцгээе. За бүгдээрээ 10-аас 15 минутын дараа термометр маань хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн харцгаая. Бүгдээрээ туршилтын үр дүн хүлээх зураа энэ хоёр термометрээ нэг нь гэрэлтэй газар, нөгөөх нь сүйдэртэй газар байрлуулъя. За бүгдээрээ туршилтынхаа үр дүн ажиглая. Энэ дээрээ тэмдэглэгээ хийгээд өгчээ. За энэ бол слайд цааш учраас энд нь тэмдэглэгээ хийгээд өгье. За энэ маань тоглохын цаас учраас за бүгдээрээ гэрэлтэй газар ба сүйдэртэй газар байсан термометрийн өөрчлөлтийг ажиллая. За энэ маань гэрэлтэй газар байсан термометр маань
За 30 хэм болно нэмэгдсэн байна. За сүүлэртэй газар байсан термометрийн заалт маань 22 хэмээг зааж байна. За ажлынхаа утсан дээр бүгдээрээ за хар цаасны дулааны өөрчлөлтийг за цагаан цаасны дулааны өөрчлөлтийг, тулгын цаасны дулааны өөрчлөлтийг, за слайдны дулааны өөрчлөлтөд тэмдэглэж яваарай. Гэрэлтэй ба сүйдэртэй газрын ялгааг термометр ашиглан бүгдээрээ туршиж үзлээ. За тэгвэл 4-р ангид энэхүү гэрэл ба гэрлийн ойл шингээлтийн талаар дэлгэрэнгүй үзэх болно.